Андрей Михайлович Шубин бол хэтрүүлэлгүйгээр хэлэхэд үнэхээр онцгой хүн. Тэр бол аав, асрагч, сансрын хэсэгчдийн сурагч багш. Мөн өөдрөг амьдралд хайртай нэгэн. Би үргэлж үйл явдлын төвд байхыг хүсдэг. Жишээ нь тэндний өмчлөө гэж хэлэхэд гэртээ сууж байхаар би тэнд байсан, гаргаж авсан гэж дотроо бодох надад сайхан мэдрэмж өгдөг юм. Нэг удаа удаан хугацаанд гэртээ байж бэлтгэлд яваагүй болохоор баг зэрэг ууртай болж эхэлсэн. Тэр үед ихнэр маань хурдан бэлтгэлд яваа гэж хэлсэн юм. Магадгүй энэ ажлаас минь хамааралтай болдог баха. Андрей Михайлович сансрын нисгчдийн сургагч болсон нь санамсаргүй тохиолдол байв. Тэр Витебскийн агаарын десантын дивизэд алба хаасныхаа дараагаар айрамд үлдэж, борт радистаар ажиллангаа шүхрийн спортоор хичээлдэг байжээ. Нэг өдөр тэдний баазад сансрын нисгчид сургуульд хийхээр ирсэн байна. Ийм сургуульд явагдах үед тухайн армийн шүхрийн баг туслах байдлаар оролцдог юм. Өөрөөр хэлбэл өг ав холбай гэх мэт. Би багийн ахлагч агаарын оператор байсан тул тэдний ахлах нь надаас сансрын нисгчдийн хэдэн өсрэлтийг бичих авахыг хүссэн юм. Би бичсэн. Тэдэнд их таалагдсан. Тэгээд манайд ажиллах уу гэсэн юм. Хэн татгалзах вүлээд? Ингээд тэрээр 20 гаруй жилийн турш жилдээ 2 удаа сансрын нисгэгчдэд шүхрээр үсрэхийг зааж сургаж байна. Тэр анхны уулзалтаа одоо ч инээмсэглэл халуун дурсамжаар иргэн санана. Анхны уулзалтын үед биднийг уулзуулаагүй маа. Бердс хотод дээврүүдээр мэрэгэн будагч байрлаж байсан. Бидэнд тэдэнд ойртохыг хатуу оргилсан юм. Харин хэд хоногийн дараа тэд маш шингийн сайхан сэтгэлтэй хүмүүс болох нь ойлгогдож өөрөөсөө биднийг дэрэгдээ татаж танилцсан юм. Энэ бол бидний анхны уулзалт байсан. Андрей Михайлович шавнартайгаа холбоотой хэвээр одоогоор тойрог замд байгаа сансрын нисгчдтэй загтлаар харилцаж тэд манай баатарынд зочилж ирдэг. Олон улсын сансрын станцаас ирсэн бэлэг видео мэнчилгээч тоо томшгүй их. Здравствуй, дорогой Андрей Михайлович. Сайн байна уу эрхэм Андрей Михайлович. Өнөөдөр 2016 оны сарын 5. Өнөөдөр нэг тийм баяртайч бас гонигтайч өдөр байна. Маргааш бид олигтой хамт дэлхийр ууцсан харин тооликэнд ганцаар үлдэх юм аа. Энд манай найзууд би, Миша Турбинид би байнга очиход юм. Хамт саунд ордог. Петя Дубров та бүхэн мэдэн дээ. Тэр манайд 2-7 хоног зочилж байсан. 2 жилийн өмнө шинжилээр ирсэн юм аа. Визов киноноос мэднэ. Тэр Юлия Персилдтэй хамт сансарт бараг гол дүрийг бүтээсэн. Колечов бүтэн жил сансарт ажилласан. Бид тэр үед телеграмаар харилцаж байсан. Нэг удаа тэр надад зургийг явуулаад таньж байна уу гэж асуусан. Мэдээж Рибиск биш нь тодорхой. Улаауд гэдгийг шууд таньсан. Колечи мундаг байна гэж хэлсэн юм. Харин Петя Дубров улаудын өдрийн төрсийг сансараас авсан. Сансараас авсан улаудыг хаанаас үзүүлээд энэ бол над зориулсан зүйл. Надаас нэг удаа хэдэн Оросын холбооны улсын баатар найзтай гэж асуухад тоолоход 32 хүн болсон. Хоёр нь туршигчд. Тэр ажлынхаа тухай хамтран зүтгэдэг хүмүүсийн тухай асар их хүндлэлтэйгээр хайрлаж ярьдаг. Ийм чин үнэнч сэтгэл зүрхээрээ ажилдаг хүнээс суралцах зүйл олон. Надад дургүй ажил гэж байхгүй, би ажилдаа хайртай. Ажилдаа ч ажилласаа ч нисэж очдог. Гэрт минь гэр бүл хүлээж байдаг. Магадгүй энэ л жих ад жаргал. Ажил руугаа нисэх мэт тэмүүлэх. Би ингэж бодд юм аа. Это, наверное, счастье и есть, вот, когда ты на работу летишь на крыльях. Вот я считаю, да. Там где есть, пригодился. Аюр Циренов бол продюсер, аранжировщик, ремикс бүтээгч. Тэрээр уран бүтээлчийн хувьд Оросын эстрадын олон нэр нөлөө бүхий уран бүтээлчдтэй хамтран ажиллажээ. Мөн Брэдэд хөгжмийн ертөнцийн Оскар хэмээн нэрлэгддэг платинум дискийг авчирсан анхны уран бүтээлч юм. Энэ платинум диск нь тухайн уран бүтээлчийн ремикс хийсэн Луна дуу өнгөрсөн 1 жилийн хугацаанд 25 сая удаа сонсогдсны төлөө олгогдож байна. Платинум диск нь 10 сая сонсголтын босгыг давсан тохиолдолд олгогддог. Харин Аюр Циренов энэ үзүүлэлтийг 2.5 дахин давуулан биелүүлжээ. Миний хувьд тун сайхан эрхэм үүрэг ногдож байна. Платинум дискийг гардуулах.
Аюур превращается... Аюур энгийн аялгауг бүжгийн талбайн сүлдэдөө болгон хуургаж, бүтээлүүдэд нь шин өнгө төрөх нэмж өгдөг. Самое главное, Хамгийн чухал нь эвдэж утахгүй болгож болохгүй. Зүгээр л болбож өргөдөг зүйлс надад таалагддаг. Энд гол зорилго нь хөгшин залуугүй бүгдэд таалагдах явдлаа. задача, чтобы полюбил и старый, и млад. Платинум диск нь Брэдийн хувьд чухал шагнал. Харин энэ нь уран бүтээлчийн хувьд өөрт нь ямар утга учиртай вэ? Очень значимое, самое Маш их утга учиртай. Миний амьдрал хөгжийн замналдах хамгийн үндсэнтэй зүйл юм. в моей музыкальной карьере. Ийм амжилтад хүрсэн ч тэр Улаанбаатароос нүүх төлөвлөгөөгүй байна. Гэвч түүний ремиксүүд нь аль хэдийн улс даяар ихшгэлжээ. Аюур Цэрэновын хөгжим зөвхөн бүжгийн талбайд төдийгүй. Такси, нийтийн тээвэр, ресторан гэд радио төлгөн хүрсэн бүхий л газраас сонсогдож байна. Новости дня. Век информационных технологий у каждого из нас есть. Орчин үеийн мэдээллийн технологийн эрэнд хүмүүр гар утас таблет эсвэл зөөврийн компьютертэй болсон. Харин орон гэргүй хүмүүст хэрхэн туслах вэ? Хаана холлож хувцас авч болох вэ? Одоо үүний хариуг орон гэргүй хүмүүст туслах нэртэй нэг аппликейшнээс авах боломжтой болжээ. Зөвхөн татаж авч бүртгүүлэхэд хангалттай. Ингээд дэлгэцтээрээ бид хаанаасаа тусламж авч болохыг харж байна. Аппликейшн эрхүү хотод хэрхэн ажилтгийг хамтдаа харцгаая. Эхний цэг рүү явцгаая. Это приложение и отправимся на первую точку. Один из старейших православных... Эрхүү хотын хамгийн эртний үнэн алдартны сүмүүдийн нэг бол Харлампийн сүм. Тус сүмийг Архангел Михаил болон Магнезийн игэнтэн Харлампийн нэрэмжит болгон адилжжээ. Сүмийн хашаанд аврагтун хамгаал нэртэй хэрэгцээт хүмүүст туслах буйны сан үйл ажиллагаа явуулдаг нь бэлэгдлийн утгатай. Мы принимаем Бид эрэгтээс ирүүлсэн хувцсыг хүлээн авч төрөл төрлөөр нь ангилдаг. Эрэгтэй, эмэгтэй, сургуулийн насны охид хөвгүүд мөн бага насныханд зориулж ялах нь гутал болон газар хувцас, хөрөмө балтаа гэд янз бүрийн нас хэмжээтэй хувцас бий. разных возрастов, размеров. Фонд работает без... Туссан 10 гаруй жилийн турш амралтын өдрөгүй ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр хүмүүс баярын өмнөхөн хамгийн ихээр хувцас хандвилдаг аж. Энэ хооронд сайн дурынхан бүртгэл хөдөлж хэрэгцээтэй иргэдийн хүсэлтийг авч дараа нь тусламжийн багц бүрдүүлдэг. Мөн тэд ийм тусламж үзүүлэхдээ баримтлах чухал зөвлөмжүүдийг санууллаа. Пожалуйста, отдавай. Та бүхэн өөрсдөө болон хүүхдүүдтэй өмсгөдөө бэлэн хувцас хандивлаарай. Товч сахилгаан давчлуур зэрэгнээ бүрэн ажиллагаатай байх ёстой. Хувцас цэвэр толбгүй өнөргүй байвал зохино. Эдгээр энгийн зөвлөмжийг мөрдвөл таны өгсөн зүйлс хэн нэгэнд үнэхээр тус болно. Неприятных запахов. Без дыр. Это точка на... Аппликейшны газрын зураг дээрх дараагийн цэг бол нийгмийн халамжийн хоолны газар. Амьдралын бэрхшээл дунд авралын арал гэж хэлж болох газар юм. Энэ бол гэгэн Ксения Петербургская болон Йон Кронштадтскийн нэрэмжит сүмийн дэргэдэх буйны хоолны газар. Сууроккийн гудамжны 13-т байрлах энэ газар сүүлийн 8 жилийн турш амралтын өдрөөс бусад бүх өдөр инэрлийн эгч дүүснэр халуун хоол бэлтгэн савлаж өгдөг. Это обед для бездомных. Энэ бол орон гэргүй хүмүүст зориулсан өдрийн хоол үүнд халуун хоолоод талах цайны амттан мөн халбаг орно. Маша халбаг нэмээрэй. Маш ложки еще. Эхний үйлчлүүлэгчид ирлээ. Вадим найзынхаа хамт өдрийн хоол авахар иржээ. Тэд удирлын чанартай ажил хийдэг. Амьдрал нь амаргүй гэдгээч хуваалцсан ч тусламжаас татгалцдаггүй. Энэ бол маш хэрэгтэй тусламж. Заримдаа идэх газарч хоолч байхгүй байдаг. Харин энд бол үнэхээр том дэмжлэг болдог. Эту благотворительность. Энэхүү буйны хоолны газрыг гэгэн Ксения Петербургская болон Йон Кронштадтскийн сүмийн ламтан Проторери Александр Василенко үүсгэн байгуулжээ. Энд зөвхөн өөрсдөө ирж чаддаг хүмүүст төдийгүй бусдад ч тусламж үзүүлдэг. Сюда самостоятельно. Чаще всего приходит... Ихэнхдээ орон гэргийн хүмүүс ирдэгч, гэртээ амьдардагч, ядуу, өөрсдөө тижээж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч бий. Бид тэдэнд ч хоол өгдөг, хинт ч татгалцдаггүй. Үйлсгийн итгэл бол өхмөл гэсэн сургаал бий. Хүмүүст туслахын тулд бид энэ замыг сонгосон. Мы выбираем именно это. Кроме этого... Үүнээс гадна энэ тусламжийн хоолны газарт анхны тусламж үзүүлэх боломжтой бөгөөд аппликейшнд ч мөн тэмдэглэгдсэн байдаг. Энд жижиг боловч шаардлагатай тоногдох хөрөмжтэй эмнэлгийн өрөө бий. Кабинет. Манай өрөөнд толгой өвдвөл ийм мөхч шаардлагатай үед анхны тусламж үзүүлдэг. Ийм тохиолдолд байнга биш заримдаа хүмүүс ирж бид тусалж чаддаг. Можем
помочь ему. В Иркутской Иркутгийн епархийн хэлснээр орон гэргүй хүмүүстэй туслах аппликейшн нь сүсэгтэн сайн дурынхан болон энгийн иргэдэд ойролцох, хорогдох байр, үнгүй хоолны газар, эмнэлгийн тусламжийг хурдан олоход тусалдаг. Мөн ямар үйлчлэгээ үзүүлдэг, шууд холбогдох, эсвэл орон гэргүй хүнд хэрхэн туслах талаар зааврыг үзэх боломжтой. самостоятельно помочь бездомному человеку. Анх энэ нь Оросын үнэн алдартны сүмийн нийгмийн үйлчилгээний Синодын хилцтэй хамтран гаргасан орон гэргүй хүмүүс туслах гарын авлага байсан юм. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ном тиймч үр ашигтай биш болсон. Тиймээс хүн бүр хурдан хялбар мэдээлэл авах боломжтой байх үднээс энэхүү аппликейшнийг бүтээсэн. Список включили Энэхүү жагсаалтад төрийн үнэн алдартны болон олон нийтийн албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг төвүүдийг багтаажээ. Эрхүү хотод одоогоор 6 байгууллага бүртгэгдээд байна. Аппликейшнийг Москва хотын Теплый прием төвийн мэргэжилтнүүд боловсруулсан бөгөөд одоо Оросын холбооны улсын бүх иргэд ашиглах боломжтой болжээ. Константин Синицын, «Середина земли», Иркутск. Андрей Норсоновыг олон талын авьяастай хүүхэд гэж хэлж болно. Тэрээр сургуульд сайн сурахаас гадна бүх өөр хичээллэж, дуулах урлагт суралцаж, төгөлдрөхөөр тоглодог. Тайзнаа гарах нь түнд аль хэдийн дасал болсон бөгөөд үзэгчдийн өмнө гарах нь жинхэнэ баяр баясгалан аж. Этот конкурс Энэ уралдаа миний хувьд маш дулаан уур амьсгалтай. Энд ичих шаардлагагүй, өөрийн хоолойг чөлөөтэй болгож болно. Би уран бүтээлч, дуучин болж, жүжиглэх болон дуулахур чадраа хөгжүүлэхийг маш их хүсдэг. навыки вокала. Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулдаг Болор одод уралдаан 19 дахь удаага болж өнгөрлөө. Энэ жил өөр байгалийн хязгаарын өнцөг болон бүрээс 312 хүүхэд оролцож, оролцогчдын тоо дээд амжилт тогтоожээ. Өмнөх жилүүдийн ялагчид нас нэмсэн ч микрофоноос холдолгүй уралгаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна. Манай оролцогчдын дунд Санкт-Петербургт суралцж байгаа хүүхдүүд бий. Зарим Батлан хамгааллын яамд ажилладаг, нэг залуу бүр цэргийн дуучин болж байгаа. Мэргэжлийн шүүгчид шилдэгүүдийг тодруулна. Ялагчид Москва хотыг зөрөн улсын хэмжээний шатанд өрсөлдөх бөгөөд шилдэг оролцогчид Оросын нэрт эстрадын одуудтай хамт тайзнаа гарч их гала тоглолтод оролцох юм. Эмнэлгийн салбарт гүнзгий өгөгдөл боловсруулах, дэвшилтэд удирдлагад зориулагдсан хиймэл оюун суурилсан энэхүү хэлний загвар ихээхэн анхаарал татаж байна. Одоогоор Хятадын тэргүүлэх эмнэлгүүдэд аль хэдийн нэвтэрчээ. Бид том хэмжээний загваруудыг мэдлэлийн өмнөх болон дараах хүнд үеийн тусламж, лабораторийн болон хэд авийн оншилгоо, мөн тоног төхөөрөмжийн удирдлагад нэвтрүүлээд байна. Энэ эмчнэрийн ажлын бүтээн хэмжээг мэдгэдэггүйц нэмэгдүүлж, эмчилгээний чанар, цэргийн анагаах ухааны практик болон нийт үйл ажиллагааны үр ашиг дээшлүүлсэн. Урдчилсан тооцоогоор Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээл 2025 онд бараг 1.5 их найд юанд хүрч, жилийн өсөлт нь ойролцоогоор 7% байх төлөвтэй байна. Салбарын хөгжлийн индекс 2024 онтой харьцуулахад 11.81-ээр өсөж 162 нэгжээс давна гэж үзэж байна. Манай роботууд ихэнх анх зардсан ч роботын манипулятор дээр хүч мэдрэх мэдрэмжгүй байх нь дэлхийн бүх инженеруудын шийдвэрийн асуудал байсан юм. Манай Жижиан их сургуулийн баг энэ асуудлыг шийдсэн. Мөн бид 170 жилийн турш шийддэг байсан дурангийн мэдсэлийн нэгэн асуудлыг таслагдсан гурс эрхтнүүдийн найдвартай болж бүтцийг сэргээх асуудлыг амжилттай шийдэж колостомын хэрэгцээг арилгасан. Энэ бол бидний шийдэж чадсан хамгийн төвөгтэй асуудлуудын цөөн хэсэг юм а. Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбар дотоод зах зээлийг гүнзгий эзэмших, гадаад зах зээлд тэлэг чиглэлд стратегийн томоохон ахиц гаргажээ. 2025 онд экспортын хэмжээ 45 тэрбум 796 сая Америк долларт хүрч 2019 онтой харьцуулахад 62.4% өссөн байна. Олон улсын төвшөнд жишээ нь Америк нэгдсэн улс уушгины хор тодыг илрүүлэх өндөр наривчлалтай контраст бодис боловсруулсан.
Харин тэдгээрийг илрүүлэх төхөөрөмжийг зөвхөн хятад үйлдвэрлэж байгаа. Энэ чиглэлд бид дэлхийд тэргүүлдэг. Манай дөрөнгийн төхөөрөмжүүд олон улсад өргөн хэрэглэж борлуулагдж байна. Жишээлбэл Латин Америкт хятадын бүтээгдэхүүнүүд дундаа бид зах зээлийн эзлэх хуваараа 1-р орд юм а. Ижил суур хит айны технологид тулгуурлан бүтээсэн энэхүү үе мөчний массажны төхөөрөмж нь гэрийн нөхцөлд наривчлалтай аюулгүй зүсэлтгүй үйлчлэгээ үзүүлдэг. Ингэснээр хүмүүс хаанч хизээж үе мөчний эрүүл мэндэд анхаарах боломжтой. Энэ роботын гол зорилго нь эрүүл мэндийн туслагч хамтрагч байх. Тэр ахмад наснуудтай ярилцаж үлгэр ярьж өгдөг, мөн эмээ ухаа мартахгүй байхын сануулдаг юм а. Оншилгоо мэдээж маш чухал. Гэхдээ бидэнд Азийн орнуудаас суралцах зүйл их байна. Ялангуяа урьдчилан сэргэл эрүүл мэндийн бодлогын хувьд тэд баруунаас холд авсан. Одоогор бид аль хэдийн илэрсэн хүчнийг эмчлэхэд хэд төвлөрч найдвартай урьдчилан сэргэлэлтэд хангалттай анхаарахгүй байна. Хятад улс өндөр түвшний эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн саадыг давж дэвшилтэт технологи, гол салбаруудах инновацийн дагагчаас тэргүүлэгч болж чадсан. Стратегийн хувьд технологийн бие даасан байдал, инновацлог, эмнэлгийн тоног төхөөрөмж, биотехнологийн үйлдвэрлэл болон биед хэлбэрт оруулсан хиймэл оюун ухааныг эдийн засгийн шинэ өсөлтийн гол хөдөлгөөгч хүч болгон хөгжүүлж байна. Хамгийн сэтгэл хөдлөм дүр зураг шар мөрний цутгал хэсэг болох Дүнийн хотын орчимд өрнөнө. Нүүдлийн шууд энд цугларч, амарч, хооллож төр сааддаг. Хятадд 1400 гаруй зүйл шувуу байдгаас 800 гаруй нь нүүдлийнх юм. Би интернетээс бичлэгийг харж байсан. Маш гайхалтай харагдаг. Харин нүдэрээ харахад бүр илүү сэтгэл хөдлөм байлаа. Эдгээрийн дунд алс дорнодын өрөв тас, хун, тогруу, галуу зэрэг ховор хамгаалтад байдаг зүйлүүд бий. Анхаарахад санамсаргүй мэт энэ үзэгдэл үнэндээ шинжлэх ухааны үндэслэлтэй. Ийм шуудын бүжиг бий болох нь шар мөрний зутгалын өрмөс нөхцөлтэй шууд холбоотой. Энэ өргөн удам малаг шавартай татам газруудад үүсдэг нь нүүдлийн шуудын байгалийн орчин болдог. Тэд энд амарч хооллох боломжтой. Мөн ойролцоо нь зэгстэй намархаг бүрсүүд байдаг бөгөөд галуу нугсанд тохиромжтой орчин бүрдүүлдэг. Иймээс бид энд янз бүрийн эрх хэлбэрийн мурмурац үсгийг ажигладаг. Үүнээс хойш Лянин мужид нүүдлийн замын бас нэгэн чухал буудал бий. Жил бүр олон мянган шувуу Шинян хотын нойрсож байгаа луу нуурт цуглардаг. Тэнд устдах авилд орсон Сибирийн цагаан тогрууч ирдэг байна. Оргил үедээ энд 3000 гаруй тогруу бүртгэгдсэн нь дэлхийн нийт тоо долгоон 60 гаруй хувийг эзэлжээ. Шуудын тоо нэмэгдэж байна. Хүмүүс ч тэдний хамгаалалд илүү их анхаардаг болсон. Өдөр бүр шинэ зүйл олж харж болох юм а. Хотод байгальтай ингэж ойр байх боломж ховорхон шүү дээ. Энд ирэхэд үнэхээр тайвширдаг. Мурмурацийн зүгээр нэг үзвэр төдий биш. Энэ нь илүү гүн утгыг сануулдаг. Эрүүл экосистем, байгаль сэргээн хамгаалах хэрэгцээ, мөн шуудын амьдрах орчныг хадгалан хамгаалах хүний үүрэг хариуцлагын тухай өгүүлнэ.